Тэгэхээр өнөөдрийн зочноор нийслэлийн тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Сэрэтэр студид хүрэлцэн ирээд байна. Танд юуны төрөнд орой минь төргий. Тэгэхээр шудраг өстөө хэрэглэгчийн төлөө газрын дарга Магнагийн гаргасан шийдвэр таксины үн нэмэгдэхэд нөлөөлсөн үү? Энэ нь бол яг шууд утгаараа нөлөөлсөн юм бол байхгүй. Ер нь бол балет амьдрал дээр бол ийм үнээр бол үйлчлэгээ бол өрнөд байгаа. А зүгээр энийг бол тухайн үед л мэдээлсэн л юм. Тэгэхээр такси үйлчилгээ тоолоргүй иргэдэд бол тоолоргүйгээр иргэдэд үйлчилсээр байгаа. Тэгэхээр ингэж тоолоргүй үйлчлэх нь иргэдээс шудраг бусаар илүү мөнгө авч байгаа гэж харагдаад байгаа юм л та. Тийм ээ. Энэ таксин тээврийн үйлчилгээ эрхэлдэг Улаанбаатар хотод 16 компани 718 такси нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг. За гэрээгээр хүрлээсэн үүргээр бол эхний километр 1000 төгрөг. За дараагийн километр тус хүрдэн 600 төгрөгөөр үйлчлэх гэхээр гэрээ эгдсэн байна. За тэгээд энэ Обаши Systems гэж компанитай бол энэ такси үйлчлэг эрхэлдэг компаниуд маань тоолуурын давилахаар гэрээ хийсэн боловч нөгөө компани нь одоо ингээд залилын байдлаар алга болчихсон. За такси үйлчлэг эрхэлдэг компаниуд энэ талаараа бол цагдаагийн байгууллагад хандаад явж байгаа. Энээс болоод бас энэ тоолуурын тавих энэ ажиллагаа, тоолуурын тавит энэ төр бол саарамгччихсан ийм байдалтай байна. Тэгэхээр бас огт бүгдээрээ тоолоргүй байгаа ш. Зарим нэгэн тоолууртай таксины хувьд илүү заалт нь илүү гардаг байгаа шүү дээ. Тэгэхээр мөн одоо такси дуудлагын утас олох жишээлбэл 19 та утсаар такси захиалахад ирдэггүй мөртлөө утасны төлбөр бол цаашаа шууд одоо утасны төлбөр нь ирдэг байх жишээтэй үн өндөр байна, удаан ирж байна гэсэн гомдлууд иргэдийн зүгээс маш их ирээд байгаа байхгүй юу? За ийм зөрчил бол байгаа. Ер нь бол такси дуудлагын үйлчлэг эрхэлж байгаа энэ утас цааны дуудлагаар бол ямар нэгэн үн нэмэхгүй байхаар заасан байдаг. За үнийн хувьд бол одоо тоолуур өмнө байсан тоолуур бол энэ шаардлага хангахгүй янз бүрийн байдлаар жолоочийн хөндлөнгийн орцоотойгоор үнэ нь бас өөрчлөгддөг гэдэг ийм шүүмжил бол өмнө байсан. За энийг залруулах зорилгоор энэ Bosch Systems гэж компаниар Android үйлдлийн одоо шинэ тоолуур авъя гэсэн боловч энэ нь бүтлгүүцсэн. За одоо нийтийн тээврийн энэ таксин тээврийн үйлчлэгээ эрхэлж байгаа компаниуд дотроос Улаанбаатар такси транспорт сервис компани бол Android үйлдлийн системтэй тоон гэсэн үг. За энэ нь бол нөгөө таксины өмнө энэ дуудлагын одоо энэ үйлчилгээнүүд нь зохицороо програмчлагдсан ийм шинэ тоолуурын систем тавихаар смарт такси систем гэсэн ийм тоолуурын системийг нэвтрүүлэхээр зэхэд байна л да. Бэлтгэлүүд нэлээд сайн хангагдсан. Гэхдээ энэ дээр үнийн асуудал дээрээс болоод одоо энэ тоолуураа шууд одоо бас нэвтрүүлж энэ болцоогүй үнэ нэмий гэсэн ийм саналтай байна. За түрүүн бас өөрийн чинь мэдэн дээр дурддагжсэн адил одоо энэ үнийг одоо их тогтоон барьснаас болоод такси компаниудын цаашдын үйл ажиллагаа санхүүгийн одоо боломж хязгаарлагдж байгаа. Энэ боломж хязгаарлагдж байгаа нь бол таксийн үйлчлэгийг бол одоо бас нийслэлчүүдэд хүрэхэд бас хүндрэлтэй. Ийм байдлаар хин дуртай одоо таксинд явж километрийн үнийг хин дуртай үнэ хэлээд авдаг тохиолдол зөндөө байна шүү дээ. Тэгэхээр ер нь таксины үнийн хувьд зохицуулалт хийх ер нь боломж ер нь хэрвээ. За бид нар зүгээр одоогийн байдлаар вебсайтуудаар ард иргэдээс бас үнийн талаарх судалгаа авч байна. Өнөөдрийн байдлаар 1600 иргэдээс одоо санал ирсэн байна. Үүний нэг 48.5% нь бол одоо 800 төгрөгөөр үйлчлүүлье гэсэн болох юм а гэсэн ийм санал ирсэн байгаа. За нэг 5% нэг 600 төгрөгөөр үйлчлүүлж хэрэгтэй гэсэн ийм саналууд бас ирээд байна л да. Тэгэхээр 600 төгрөгөөр үйлчлэх боломж ер нь хэр байгаа? За ер нь яг таксин үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй бол их хүндрэлтэй юм байна. Тэд маань бас нэгэнтээ аж ахуйн тооцоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас бас хүмүүс нь одоо бас ажилласныхаа төлөө
бас цалин хөлс авч орон гэрээд хийчих ийм шаардлага байгаа. Ийм учраас бас энэ үнэн нь бол одоо бас хангалтгүй байгаа юм бол байгаа. Тэгэхээр зарим таксины жолооч нар одоо эд хөгжрэлтэй үеэр буюу цайны цагаар ажиллаа хийхгүй нэг газар бөөгнөрөд тамхитаа зогсдог ч юм уу хит их одоо нийлүүлэлтийг эрэлтийг хаачаад байгаа тохиолдол их байна л да. Тэгэхээр зарим үед бол төгжрэлтэй үед таксиуд огт явахгүй байна. За ажил таарах үед бас явахгүй байна. Ажил одоо эхлэх цагаар хүртэл явж чадахгүй байгаа тохиолдлууд их байна. Тэгэхээр энэ таксины хүрэлцээ хангамжийн тал дээр яаж ажиллах хэрэгтэй байдгийг. Тэгэхээр хүрэлцээ дутмаг байна гэхээр хувийн таксиуд маш их гараад байгаа тохиолдлууд бас байгаа шүү дээ. Тий, яг энэ орон зай дээр л одоо хууль ус буюу хулгай тээвэр гэж бид нэр хэлдэг. За энэ такси эрхлэгчид бол энэ орон зайд бас ажиллаад байгаа юм тал байгаа. За 2003 онд 64 аж ахуйн нэгжийн 4000 шахуу такси Улаанбаатар хотод байсан. За одоо энэ маань бас ингээд хорогцороод одоо 16 аж ахуйн нэгжийн 718 такси л манад бүртгэлтэй гэрээтэй ингэж ажиллаж байна. Тэгэхээр бас энэ үнд өртгийг хэтэрхий их барих нь эргээд одоо ийм сөрөг талтай байгаамаа. За тэгэхээр таксийн үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүд маань стандартын шаардлага хангасан байх ёстой. За энэ нөгөө бидний бүртгэлгүй энэ тээврийн хэрэгслүүд маань энэ стандартын шаардлага хангагдаагүй тээврийн хэрэгслээр үйлчлээд байгаа. Ийм төтгөл байна. Тэгэхээр иргэд хизээнээс эхэлж стандартын такситай, тоолууртай такси, зам хүрэлцээ хангамж сайтай такси үйлчилгээгээр үйлчилж эхлэх юм болоо. За энэнийг одоо бид нар ер нь бол яг энэ чиглэлээр л нийслэлийн тээврийн газраас бол ажиллаж байна. Тий. За тэр болгон бас сонсноор ажил бол бас өрнөхгүй ийм явдал байна. За тэгэхээр бидний ярилцлагын төрөд өндөрлөж байна. Таны цаашдын ажлаас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор нийслэлийн нийтийн тээврийн газрын зоршиг тээвэр үйлчлэгийн хэлтсийн дарга Сэретер оролцлоо.